За өглөөний мэнд нэгд өдрийн өглөө болж байна. Одоо 9 цаг болж байна. Тарака шалгачлаа. Дутуу байсан шингэнүүдийн нэмчлээ. Одоо тарака асаагаад ажилдаа гарна. Эндээс нэг цаг орчим яваад очиж авах юм байлаа. За өнгөрсөн 7 хоног ажилдаа гараагүй. За яагаад гэдгийг одоо ахаад бичлэг өгөөд үзүүлье. Нэлээд л юм боллоо. Засвар гэж бараг $4,000, бараг гэж угаасаа $4,100 төлсөн. Тэгээ энэ 7 хоног ажил маань сайхан байх болтугай. Амжилт хүсээрэй. За тэгээд лайк, subscribe хийгээрэй. Good luck. За өдрийн мэнд. Өнөөдөр нэгдэх өдөр. Маргааш өглөө эрт ачаа авцсан байгаа юм. Тэгээ өмнөх өдөр нөгөө сүүлийн хэдэн өдөр жоохон гадаа хүүтэн хонсон. Тэгээд нэгдэх өдөр өнөөдөр тарака асааж бэлдээ гэж бодоод хүрээд ирсэн чинь доод талд нь ингээд юм гоочсон байгаа даа байхгүй. Тэгээ юу гоочсон болгийг хурж ирээд харсан чинь доошоогоо ингээд кулэнт нь ингээд тэр чигтээ байхгүй болцсон. Энэний доод тал руу ингээд гоочсон байна. Тэг энэ рүү ингэж дагаж тусалсан байгаа даа байхгүй. Тэг хаанаасаа болоод яач мэдэхгүй байна. Би одоо кулэнт нэмээд асаагаад айлг газараас тусалж гин үү, урсж гин үү асааж үзтiin билүү. За тэгээд нөгөө уг нь бол кулэнтэнд багасчаар түрүү 7 хоногт 3 өдөр ажилласан шүү дээ. Тэгээд кулэнтэнд багасчаар уг нь энэ чинь нөгөө юу яадаг шүү дээ. Кулэнт чинь багасчлаа гэд мотор хөвдлөхгүй тул тохио өгдөг эсвэл унтрадаг шүү дээ. Тийм юм бол надад ерөөсөө ирээгүй. Тэгээд түрүү 7 хоногт ажилдаа гарахдаа кулэнтээ нэмээд гарсан. Ирээд тавихтаа бол буцаад шалгаагүй. Орой харанхууд ирээл тэр чигтээ тавиал харьцаа. Тэгээ одоо ирсэн хойно л ямар нэг юм болсон байна. Яагаад ячаа энэ хөлдөн гэж баймааргүй, кулэнт шингөө хөлдөн гэж байхгүй. Кулэнтийн танк манк нь хагарч магарцсан юм болоо яасан юм бол мэдэхгүй. Түрүү 7 хоногт уг нь ачаа авч байгаа газараа зогссон газар мазраа доотлоо харахад бол замд явж байхад янз бүрийн гоожиж можж хийсэн юм бол байхгүйсэн. Яг кулэнтээ авчлаа. Уг нь өөртөө ойрхон байсан нөгөө жижиг машины нэг дэлгүүрүүдийн парт зардаг автозон гэдэг. Тэнд очисон чи яг миний авдаг кулэнт байхгүйсэн. Улаан кулэнт, шар кулэнт гэ хоёр өөр өнгийн кулэнт байдаг байхгүй. Тэгээд тэнд улаан кулэнт байхгүй, шар кулэнт байхаар нь дахиад наашаага нэг 15 минут яваад Петербилтийн дилер дээр хурж ирээд авчлаа. Тэгээд дилер дээр ирснийх нөгөө air filter шүүлтүр агааны шүүлтүрээ солино гэж бодоод байсан. Тэгээд тэрийг бас авчлаа. Дахиад нэг парт авах гэсэн боловч тэр нь энэ ч байхгүй гэж заавал Volvo-гийн өөрийнх нь дилер дээрээс ч авна гинэ. Тэгээ надад болохоор гэрт гинэ таракан дээр 1 галлон л юусэн баггүй. Кулэнт. Тэгээ тэрийг хийгээд асаагаа тушаад үзье гэдгсэн чинь бас багыг хийж болохгүй гинэ. Аль болох тэр нөгөө нэг минимум лимит рүү нойртуулах хэрэгтэй гэдэг чинь тэгэхээр ямар ч байсан нэг хэдэн сар орох нь. Тэгэл яагаад үгүй да. Асаагаад яг хаанаас нь гоожж байгааг нь мэдээл үзье да. Мэдэх гээд үзье. За нийт 6 галлоныг хэлээ. Бүгд тасарч хав болсон байсан байна. 6 галлоныг хийсэн ч дэшиг ирээсээ гарч ирэхгүй. Одоо уг нь лимит нэг энэ хавьд байх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд одоо эндээсээ ч дэшээ гарч ирэхгүй. Одоо асгаал үзье да.
Хэсэг харлаа. Энд ороос туслаад байна. Энд төмөрлөд туслаад байна. Яг хаанаас яагаад байгаа гэсэн мэдтгүй. Яг хаанаас туслаад байгааг бас мэдтгүй. Тэгээд засартайгаа ярьсан чинь маргааш яваад гэж байна. Өнөөдөр авчихгүй маргааш яваад гэж байна. Тэгэхээр за тарака асаагаад халаасан дээрээ чиргүүл таракараас халууч тавьчаад тэгээ энд одоо туслаад байгаа юм чи эннийхэн доор нэг сав тоцож тавьд юм уу? Энийг таарч хагаад. Энийг ингэж доор тосож тавиад. Шөндөө нийлээ хүүтэн хонжоос гэсэн кулэнт хийсэн юм чи. Хөлтггүй л дээ. Тэгээ маргааш хөдлөөд явахдаа юу хийч. Ус нэмж хийж хагаад явчих та. Гэтэ тэргүй юмыг солих юм бол одоо кулэнд нь асгарч таарна. Тэг маргааш цэцэрэн газар очие та. За бүгд асгарчээ. Доор нь тавьсан юм байхгүй. Өчигдөр угаас амар юу тавьсан. Салхитай байсан. Тэгээ тэр нь одоо хаач юу? Энэ авруу хийс чинь гэж байх уу? За. За. Усаа нэмч хийгээд тэгээд засрын газар руу явъя. Энэ одоо тэгээд асцсан байхдаа нэг сүртэй гоочгүй байсан юм байж хөрчгөөрөө бүр асгарна гэж одоо байдаг юм байна та. Сайн наашаа гарахад ийм байгаагүй. Ингээд нэлээд цэцэрсэн. Урагшаагаас нэлээд цэцэрсэн. За ингээд нөө кулэн танк руу хий шахаад тэгээ аль нэг газар хагарсан байвал тэрүүгээр алдах хэвээр. Тэрийг нь шалгах гэж. Тэгээ сая тарака унаад ирсэн. Тэгээд халтсан байгаа болохоор гоочхгүй байгаа юм. Хөрчгөөрөө гоожод иж магадгүй. Ер нь бол тэгээд байсан шүү дээ. Яардан дээр тавьчаад маргааш нь ирэхэд л хамаг юм гооччиход байгаа шүү дээ. Тэгээд хуучин таракны одоо тэгэл зовлон нэр юм да. Зовлон ч явах тэ тэгээ байдаг л юм дөө. За энэ water pump солино юм даа. За тарака үлдээчлээ. Water pump болохоор хэлсэн байна гинэ. Тэгээд нөгөө хөрөөд агшгаараа шингэнэ алдаад хэлэхээр гоочгоо болчиход юм гинэ. Тэгээд Uber дуудаад гэртээ ирээ одоо. Hello sir. За water pump-аас солиулчлаа. Дахиад нэмээд ийм 3 нумаас солиулсан. Нэг нь бүр ингэж хугарсан байсан. Тэгээ одоо юуг нь солиулсан бэ гэвэл л штэ.
Одоо энэ дунд нөгөө нэг байдаг юм нь бүр нарийсаад тэгээ сул гүйлттэй болцсон байгаа байхгүй. Тэгээ доотлих нь ном энэ солиулсан байгаа. Одоо гурыг нь солиулсан. Тэгээ тосоо солиулаад одоо тосоо нэмж хийгээд кулэнтэй нэмж хийгээд тэгээд нумаа солиулсан юм чинь одоо бас alignment тэнхлэг тохиргоо хийх болохгүй. Хүлээж аваад тэнхлүүлээ да. Харж байна. Ачаан дээр ирлээ. 9 ширхэг ийм мод опшн мод гэнэ. Хавтгай төмөр авах юм байлээ. Тэгээ сая офис дээр нь очиж чек хийсэн. Одоо энийг тэр drivers check-in гэж бичсэн. Тэн дээр очиж өгөөд тэгээ тэндээс надад цаашаа яах вэ хэлнэ гэдэг чинь. Coil авч магадгүй гэдээсэн. Ашгүй ийм төмөр юм байна. Энд чинь гайгүй амархан шүү дээ. Энд дэр чи ясны дараа орч ир зогсны дараа трак контрол байж болохгүй. Заавал эн чинь ингэ суух хэрэгтэй юм бэл. Болчих гинэ. Аюу урд ачлаа шүү. Гэтэ бэхлэхээс өмнө очиод энэ цаасаа буцаагаад үзүүлнэ. Зөв ачаа атсан байна уу шалгана. За тэгээд энийг аваад явах майл нь 570 орчим майл байсан. 9 цаг явахаар байсан. Маргааш өглөө 7-оос өдөр 3-ын хооронд өгнө. $1800. Сая сүүлийн 2-7 хоног баахан мөнгө алдсан. Одоо тэрийг буцаажуулж авна да. За 3 цаг үлдлээ. Кофе авах гээд ороод ирлээ. Одоо шөнийн 11 болж байна. Энэ арай их тийм өөхөн жижигхэн юм шүү дээ. Хэдэн урууч? 5-6 уруу. За тэгээ одоо нэг 2 цаг орчим яваа зөксө гэж бодож байна. Өглөө босоод нэг үлдсэн цагийг явчихна да. Ойрд ажилдаа гараагүй бас гайгүй ирчвчтэй биш үү? 11 12 болж байхад бас гайгүй шүү. Одоо он гартал нэг жоохон яваад өгнө гэж бодож байна шүү. За өглөөний мэнд. За энэ дэс чинх юм байна. Одоо энэгээр ингэж тойрч иргээд бүтэн иргээд энэ хаалга руу орно гинэ. Дотроо гайгүй зайтай юм байна. Тэгэхээр дотроо ороод онгойлгоч болохоор юм байна. Сайн нэг хэдэн бандлыг авчлаа да. Чиргүүл дээрээс. Walmart-ын гадаа ирээд хонцсон байна. Ачааныхаа маргааш өглөө авах ачааныхаа яг хажууд. Одоо миний цонхыг хараа.
Энд өдөр жоохон цас орсон байхгүй. Тэгээд нөгөө давс болоод бүр арилдгүй. Хил арчиж маань дуусчих. Walmart-аас орж аваад гараараа ичдэг нөө. Энэ гарч идэнгийн маань гэрэл үнэхээр сайн юм аа. Гарч идэнгээл магтаад байдаг. Хүүтэн байна. Өдөр айгүй гудуулах юм байсан. Хоёрыг хийчихүү яах вэ? Хоёрыг авсан бэ. За ямаа хийчлээ. Тэгээ бас нэг юм байгаа нь. Нөгөө өнгөрсөн 7 хоногт кулентийнхаа air юу лээ? Water pump-ыг солиулсан шүү дээ. Тэгээд 10 хэдэн галлаа хэлээ. 13 галлаа хэлээ, 14 галлаа. 94-т л хийсэн. Тэгээд мотор асаагаад явхад ч нөгөө хоолойнуудаараа ороод юу дундраа шүү дээ. Дундрах жоохот баг зэрэг доошлоо шүү дээ. Тэгээд нэгтгэхийн өглөө гарахдаа кулентээ нэмээд гарсан. Би нэлээд дээш нь нэмсэн. Тэгээ сая ингээд зогсож байгаад энэ чинь кулент гочсон байгаа байхгүй. Өчигдөр харсан л да. Өчигдөр харахад нэг жоохон тусалсан байсан. Тэгээд би за харж ий даа гэ. Тэгээд сая харсан чинь нэлээд гоччихж. Тэгээ онгоолгоод ингээд үзсэн чинь за энэ харах болохоор харагдахгүй байх шүү. Үнэхээр харагдах нь. За ерөнхийдөө бол яг энэ лайн дээр байх юм бол зүгээр байдаг байхгүй. Наа за одоо харагдчих тий. Ер нь яг тэр лайн дээр байна гэсэн. Тэгэхээр миний бодлоор илүүдлэн гоожж байгаа болов гэж бодож байна. За тэгээд сая би Walmart-аас зөсөхдөө юмыг аж мэдхүүгээд юу авсан гэхээр ийм юм авсан. Энэ яадаг вэ гэхээр энэ нэг ийм ер нь бол нэг ийм нунтаг юм байдаг юм гэж би бодоод байсан чинь энэ одоо шингэн юм шиг байна. Шингэн юм шиг байна. За энийг бол кулентийнхаа танкер ингээ хийчихдээ. Тийм бол энэ тийм нэг жоохон шүүрээд байгаа яагаад юмнууд нь зогсчдаг байхгүй. Лик хийгээд байгааг нь зогсоочдаг гэсэн үг. Works in a minute гэж чинь те. Минутын дотор 2-3 минутын дотор л ажиллана гэдэг чинь. Гэтэ энийг одоохондоо хийхгүй. Энэ илүүдлэн гоожж магадгүй. Энэ илүүдлэн гоождаг шүү дээ. Хийчих юм бол тэгжиж магадгүй гэж бодож байна. За. Тэгээ одоо үнтэй да. Маргааш өглөө 7 цагаас ч байгаа авна. Жага аваад Чикаго явна. Хүүтэн байна. Ингээ сайхан цэвэрлэж бил. Сайхан болчих шүү дээ. Бичлэг таалагдчих байна манайхаа. За түр хүлээж байгаарай. Нэг юм хэлэх гэсэн. Надтай өмнө хамтарч ажилладаг байсан EcoMine System компани Америкт явж байгаа таракнарт зориулсан Eco 5 XL төхөөрөмжөөр эргэн ирж Чикагод Монгол дистрибьюторын газартаа болсон байна. Энэ төхөөрөмжийг тавиулснаар таракнд хүч нэмж моторын асчлтыг ихсэхээс гадна түл шийдэлтийг 10-аас 30% багасгаж байгаа юм биш үү. За мөн энэ төхөөрөмжийг тавиулаад 90 хоногийн дотор ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байх юм бол буцааж болох юм байна. Ийм баавартай өөрийнхөө төхөөрөмжөнд итгэлтэй биш. За тэгээд сонирхсан хүмүүс худалдаа авалт хийхдээ Mongolian Trucker-ийн бичлэгээс үзсэн гэж хэлээ $50 өнгөлтөө өдлөөрэй. Өмнө нөхсөн утас руу ярихаар нөгөө хүн монголоор ярихгүй тэгээд ярьж байгаа хүмүүс маань англиар ярихгүй хоорондоо ойлголцохгүй асуудлууд гараад байсан. Энэ удаад монгол хүн байгаа болохоор тэгээ хүссэн асуултаа асуугаад төхөөрөмжөө хэрэгжилж үзээрэй. За бичлэг рүүгээр орцгоё. Заавал ингэж гарах хэрэгтэй юм гин дээ. За одоо надад
Юу хэрэгтэй вэ гэхээр штэ. 12 шиг мод хэрэгтэй юм байна. Надад ийм нэг юм турбаа шиг юу тавьж байгаа байхгүй. Ачаа тавих гэж байгаа байхгүй. Энэ жоох нойрноос сэргийгүй нөө. Яа чи ярьж мэдээд жоох эвгүй шүү. Надад бүр 12 шиг мод хэрэгтэй юм байна. Тэгээд эднийх ийм модтой юм байна. Энэ нэг ширхэг нь $5 зардаг гэж байна. Тэгэхээр би энийг доороо тавьчихна. Энэ айгүй муу мод байгаа байхгүй. Энийг доороо тавьдаг. Өөрийнхөө гайгүй модноос ялгаж агаад нөгөө ачааныхаа урд хойтолд нь нэг Bulkhead гэдэг юм байдیں۔ Одоо нөгөө ачааг чин турбаа төмөр байгаа шүү дээ. Тэр турбаа төмрийг урагш нь хойш нь гүүхээс хамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр би тэрэндээ бас айтаахан моднуудаа ялгаж авч тавихгүй болохгүй. Нин гол энэ дээр шүү дээ. Яаж мэдээж моднуудад тавиад байна вэ гэхээр эн чинь надад ийм улаан зураас нь зураа зөгтмөр. Энэ трейлерийн голыг зааж энд тавихгүй. Тэгээ урагш нь 3-3-ыг тавиараа гэсэн. Нөгөөх нь энд ханаа төрсэн бас мяа шүү. За сүүлийнх нь ялвтай. Энд энэ хоо чихтэй. Ай. Бисклэш.
За эндээс ороод цаасаа авчлаа. Надад нөгөө 9 мод байсан шүү дээ. Тэгээ сая 6 модын доор нь тавиад дахиад 6 мод хэрэгтэй гэсэн багхгүй. Урд хойноо нөгөө хамгаалтын 3 давхар мод тавихад тэгээ чимээс 3 мод худалдаж авсан. Нэг нь $5 гэсэн. Тэгээ заавал кэш авдیں۔ Гинэ. Сая тэгээд өөртөө байсан кэш өгөөд мөнгө төлчлөө. Тэгэл одоо явъя да. Явъя да гэж. Тийш чинь дахиад нэг 9 орчим цаг байгаа. 7 гэж орж ирсэн. Одоо 9 болж байна тэгэхээр чи 2 цаг латсан юм байна. За өглөөний минь хөтөө өглөө байна. Энэ том цэгэр барилга дээр очиж байгаа гэх юм байна. Тэгэхдээ би 2 дугаар хаалганд авахна гэсэн. Одоо энэ талтаа болохоор 1 3 гэж байгаа байхгүй. Тэгш тоотой хаалганууд нь цааталтай байлаа. Тэгэхээр би одоо энэгээр нь ингэж ороод цааталтай 2 дугаар хаалган дээр нь очиж ухраад дараагийн авах очоод энэ чинь айгүй орох юм байлаа шүү. Одоо энэ дотор ч нөө баахан хураах юм байгаа шүү. Баахан моднууд тэрийг хураандаа.
Эхнээсээ моднуудаа хураачлаа. Энтлийнхаа нөгөө толгойг нь bulkhead гэдэг нөгөө хамгаалтыг авцсан баг. Одоо цаатлах юм л. Тэгээ би энд нөгөө энэ одоо энэ нэг бүдүүн strap байгааз одоо энэ шар энийг нь энэ доогоор нь оруулахад нь тусалж байгаа юм. Тэгэхгүй бол уднаа чи надад тусалж байгаа гэх юм бол хоёулаа хурдан дуусгана гэдэг чинь. Тэгэхээр тийг яа л гэл. За энэ 3 модл үлдлээ. Энэ 3 мод ч айгу муу мод байгаа байхгүй. Одоо нөгөө coil moil мэтэн тийм хүнд төмрүүд авах юм бол дундаараа хугарч мэтгэр. Тэгээд яадаг юм бэлээ, нэг одоо хайчтын билүү аваад явах уу? Бас $5 хөдлөж авсан шүү дээ нэг нь. Гэхдээ нийлээд $15. Дараа нь хадгалж явж байгаа, дараа нь бас ачаан дээр хугарч муугаад асуудал үүсгэх юм болоо. Гахаад ч. За ачаан дээр ирсэн байна. Түрүүн чекин хийсэн. Намагийн зогсоол дээр нь зогсоод хүлээж ирсэн. Тэр хоорондоо би нэг хоолоо хийж идэх гээд загсны мах шалж идэж байна. Air fryer тосгүй шараад идсэн. Бэлтцэн идсэн. Тэгээд сонгон, шинжүү, селери гэдэг нөгөө шүү дээ. Тийм нөгөөтэй. Тэгээд цагаан будаатай. Ханаад үрцэн яа наа. Гадаас амар үт. Таракнасаа гармааргүй үт юм. Энэ ачаагч аваад өнөө шин 2 цагт өгсөн. 500 орчим майл байгаа. Өнөөдөр чинь 4 өдөр нэгд өдөр ажилдаа гарсан 4 өдөр уцсан дороогүй жоохон царай алдсан л гэж. Өнөөдөр чадаад усан дорондоо ачаага эзээ авах нь. Уг нь замдаа орчуул хэрэггүй тэгээд амжихгүй нөгөө 2 цагаас шөнө 2 цагаас үргэлжлэхгүй хэрвээ цагт толцсон байх юм бол шууд явна. Тэгээд явж ин да. Одоо ер нь хөдөлж шүү. Одоохондоо нэг тийм их цастай бол тааралдаагүй л. Азуулж. Base 7 гэсэн. Base 7 дайл юм бол. Ахаад хэдийн тайван энэ. Сая гараа да. Нод хаалга нь өөр онгод юм бах та. Кул юм байна л та. Өөр онгоч. Nice. За 7 цаг 15 минут. Орой 10 гэж очих хараа. Ахгүй сая 3-4 цаг сандал дээрээ суугаад зүгээр хүлээцсэн чинь. Бүр нэг ноцоороод нойр хүрчлээ. Ийм сони юм бэ? Анх удаа л харч. За ингээл яваад байж та. Удахгүй нэг цаг 30 минутын дараа харах боллоо.
Энэ би түшээгээ зогсож байгаа байхгүй юу? Миний хайлтыг дүүрээд нөгөө пампан зогсцсон. Одоо түш орохгүй гэсэн. Тэгсэн чинь дараа стил центээр идэт байгаа юм шиг байна. Усанд орох гээд хүлээж байна. Минийх 157 гэсэн. Одоо яг минийх дараагийнх нь баг. Тэр хоорондоо нэг жоох юм идчихсэн юм билээ. Хоол жоох оройтож байна. Тэгээ их. Нэг пицца. Тэгээ энэ meatloaf гэдэг одоо энэ одоо юу гэдэг юм те. Татсан бах. Хыг ийм хэлбэрт оруулаад энэ дээр нь нэм жоохон чихэрлэг соустай. Тэгээд энэ beef stew гэдэг одоо ерөнхийдөө нэг удаан чансан юу л гэсэн үг. Төмслөө өхрийн бахтай. За усанд орчлоо. Хэвээ да. За ирсэн. Энэ шөнө 2-оос өмнө өгсдөө гэсэн шүү дээ. Тэгээд сая явсаар хагаад 12:40 үед ирж шүү. Одоо ишигээ ороод аль хаалганд ухрахаа асуугаад тэгээ ачаага өгчөөд хэдэд дуусах нь харж байгаа. Тэгээд гайгүй хурдан дуусчих юм бол жоохон явж байгаад дараагийн маргааш авах ачаар руугаа явж байгаад shipping receiving office юм гэж шүү дээ. Энэ рүү ухраа тавьчих зай байхгүй юм шүү дээ. Тэгээд буулгах гэж нэлээд уднаа гэж хэлж байна. Энд биш шүү дээ. Энэ хамгийн бодны энэ рүү нэлээд уднаа гэж юм. Тэгээд би унтаад хүлээж авах юм уу, сэрүүн байж авах юм уу гэсэн чинь унтчээ гэж авч чинь. Тэгээд хүлээжлээ да. Шөнийн 3:30 болж байна. За өдрийн мэнд.
өчигдөр нөгөө ачаага өгөөд 5 цагийн үед дууссан. Тэгээ зам руу гарч зам дагуу зогсож унтаад өглөө 10 гүдс ирээд тэгээ 2 цаг гаруй яваад одоо нах очооныхаа гадаа ирсэн байна. Энийг авчаад тэг гэрийн зүг явна. Гэрлүүгээ хахад нэг 9 орчим цаг явах баг. Энийг нэгд өдрийн өглөө болгоно. Ийм бага нөгөө нэг slinky coil-ууд байгаа ахгүй. Тэгээд ийм авах юм болов эсвэл урт арматур төмрүүд бас байсан. Тэднийг авах юм болов мэдэхгүй байна. Өнөөдөр чинь 5 дахь өдөр. Орой гэхэд харчмаар байдаг. Зя ачаага авч. Ийм ачаа авах юм байна. 24 фит урттай 5 бандлаа үнэ. 24 фит урттай ч айгүй богдох шүү дээ. Миний чиргүүл чи өөрөө 48 фит урттай. Тал нь гэсэн. Энэ амархан юу вэ гэхээр дээгүүр нь хэдэн страп шидэж татаад тэгээд болоо. Хурдтай хармаар байна. Ингээд модоо тавиад бэлтцсэн байгаа. Урдхан шиг эндээс явахгүй. Одоо би ч нөө юуны Nebraska аюул хэлтээр байгаа. Тэгээд хурдхан эндээс хөдлөөд Illinois руу явахгүй бол орой 7-8 цагийн үед нөгөө frost болно гэж хэлээ. Тэр нь одоо нөгөө цасан хөлдөөд өсөөлөд идэв шүү дээ. Тийм болно гэж хэлээ. Тийм бол зам хөлдөөд бэлтгэгаатай болно аюултай. Хурдхан шиг тийш явахгүй байна. Тэгээд гэрлүүгээ яарч юм. Тэгээс ачаага авчиад идэв даа. Яг нөгөө мөсөн дундаа орж ирсэн явж байна. Одоо ингээд нэг бороо шиг юм ороод тэр нь хажуугаар гарч. Тэгэхээр зам ч гэсэн одоо ингэж үлдчихэж байгаа гэсэн үг. Хамстай байхгүй. Гэхдээ хамгийн гайгүй нь одоо нэг 20-30 майл явчих юм бол эндээсээ гарах гэдэг. За яртан дээр ярьлаа явсаад. Гадаа үтэн байна. Машин асаач. Тангаас хэвээр. За ингээд энэ 7 хоногийн өмнө бичлэг дуслаа. Бичлэгээ үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Лайк дараарай, шеэр хийгээрэй. Subscribe хийгээрэй. Дараа 7 хоногийн бичлэгээрээ эргээд уулзъя. Түр бай.